Буддийн гүн ухаан 4 цаг лашгүйг дадуулах нь гол байдаг байхгүй юу? 4 цаг лашгүй гэдэг нь өөрөө Синжан тамж дэвадан дэвжүүдэн тамбур шүржигээд ингээд амгалан лугаа төгөлдөр болтгой амгалан бүгээд амгалан шалтгаан лугаа төгөлдөр болтгой гэл те зовлон игээ зовлонгийн шалтгаан сагцах болтгой зовлон үгүй амгалан голох болтгой тэгш орших болтгой гэ те хамаг амтаа энэ дөрвийг дадуулах нь дээдийн ном байдаг байхгүй юу? Гэтэл ертөнцийн 8 ном яаж ирэх вэ гэхээр аяд тух ашиг алдар магтаал энэ юмд л шунаглаад энэ байхгүй болол гониглал ингээл ээж идэг. Энд яагаад би нүгэл төршлөн гэсэн бэ гэхлээр зэрэг одоо жишээлбэл нөгөө Христ рүүгээ давж орчих гээд байгаа байхгүй юу? Христ чинь өөрөө яг энэ их нэг үлсэл энэ нэмийг л бууж ирсэн үе юм байлаа шүү дээ. Энэ их төвчээр төсвөр төвчээр энэ нэмийг харуулж амтныг энэр нэг ус бүх юмыг яасан боловч энэ цовдлсон шүү дээ тий. Хүндрэлтэн чинь тэр утгаараа эднэр чинь өөрсдөө нүгэлт бид нар нүгэлт авцсан юм а хүмүүс бид гэдэг юмыг тэд нар баттай тэр нүмжлэлтэрээ тийм байлаа шүү дээ. Энэ үднээс нь би энд нүгэл төрчлөнгээ хэлчихгүй юу? Христийнхний гол юу чинь хүмүүс бид нүгэлтэй юм аа. Энээс нь бид нар одоо ариусгах хэрэгтэй юм аа л гэдэг юм байлаа шүү дээ. Тэр гудамжаар ятгаад явж байгаа хүмүүс нь ч гэсэн те шууд уулзсан гутаал хүмүүс бид нар чи их нүгэлтэй хүмүүс юм байгаамаа тэгээд ингээ ятгаа явдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энд би нүгэл төрчлөн гэдэг үгийг авчихсан. Тэгээд энэ буянт ном гэдгийг яасан бэ гэхээр зэрэг монголчууд болохоор зэрэг ийм цаглашгүй нэгүсэх асрах ийм үзэлтэй эндээд гэгэрсэн улсуудыг болохоор зэрэг бүгдийг маш хүлээж сайхнаар хүлээж авч урин залж авчирч сонсож ингэсэн шүү дээ тий. Өөрөөр хэлбэл мөнх төнгөлтөн монголчууд буянт номыг энэ цаглашгүй асрах нэгүсгийг зааж сургаж яадаг энийг дадуулсан энэ гэгэнтнүүдийг маш сайхнаар хүлээж авч эднэрийг сонссон юм аа. Энэ утгаараа мөнх төнгөлтөн монголчууд бид одоо тэр бурхад юм аач гэдэг юм өнөөгийн өндөрлөгтнийг аврах нь одоо яахааргүй энэ үднээс нь үзэхэд мөнх төнгөлтөн монголчууд байна гэдэг юм гарах гэж энэ зураглалыг хийсэн байхгүй юу. Тэгэхээр одоо нэг ийм асуулт л да. Надад тэрөөсөө ингээд юу гэдэг юм мөнх төнгөлтөн монголчууд аварна гэдэг юм яриад байгаа байхгүй аварна гэд. Тэгэхээр юу яасан монголчууд хүн төрөлхтнийг аврах нь үгээр өөрөөсөө хүн төрөлхтний хог шааргалж сууж байгаа ш. Бурхны номын гүн ухаан нь өөрөө тэгдэг байхгүй юу? Хамгийн аврал гэж сурсдаг байхгүй юу? Аварна гэдэг бодол одоо өөрөө хэллээ шүү дээ. Бодийн сэтгэлийг бид нар өөртөө дадуулмаар л энэ бол энгийн амьдрал дээр тэрийг л дадуулаад сурчаасаа гэдэг чинь бодийн сэтгэл гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр зэрэг би хамгийн аврал гэдэг зорилгыг өмнө нь тавьчихсан л тэр сэтгэл гэдэг байхгүй юу? Бодийн сэтгэл гэдэг таны дурлаад тэмүүлээд энийг мэдчихсэн энийг хүмүүс таниулж хайсан гэдэг байгаа юм маань өөрөө яг бодийн сэтгэл маань юу юм бэ гэхээр зэрэг хамгийн аварнаа л гэсэн сэтгэл байхгүй юу? Тийм яаж аврах вэ? Аварна гэдэг. Тэгэл яаж аврах уу гэдэг маань аварна гэдэг үзэл энэ бодол байхгүйгээр нөгөө бурхны ном чи яаж аврах уу гэдэг юм тэрчгээр явах нь шүү дээ. Яаж энэ хүндрэлтнийг би аврах уу гэдэг юм. Гэтэл чи аварна гэдэг юм өөртөө төрөвгүйгөл энэ юмыг ярихлаар л наадах шиг амт үргээгээд энэ чинь чад утгагүй санагдаад байна гэдэг бодолтой хүн нөгөө яаж аврах уу гэдэг нөгөө нэг бодмөрийн зэрэгээр гаргаад бодисдын явдалд орох нөгөө шинжтэй нөгөө алдартай бодшир авдраагаан гаргаад за ингэж аварна гэдэг юм ном нь олохоос торлол тэнд за өнөөдөр ингээд энэ номыг уншуулсаа буян хийчлээ одоо миний ажил сайхан бүтнээгээ бодоо явж байгаа бол тэнд өнөөдөр энэ компанийг сайхан болгох тэнд ашиг орлого өндөр нэгтлэн тооцооны ажлыг ийм сайн хийх тийм юм хийж заагаагүй л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ч бол тусдаа л та. Гэхдээ би нэг ийм л юм яагаад гэдэг вэ хөөе. Би аварна гэдэг юунд ч нэг дуургууч гэдэг чинь байхгүй л дээ. Зүгээр яаж аврахын гэдгийг л одоо ингээд нөгөө арга замын л ингээд хэлмээр байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхгүй болохоор ч утгагүй байгаа юм. Жишээлбэл одоо би бол тэр аварна гэдгийг нь юу гэдээ ойлгоод байгаа гэхээр одоо сүүлийн үед л ингээд ойлголоо. Би ингээд сайхан бодийн сэтгэлийг үүсгээлтэй ингээд би өөртөө л ажиллаад байх хэрэгтэй. Тэгээд би өөрөө амар амгалан өөрөө ингээд тэг би надаас одоо ямар ч тийм одоо гадна талдаа бусдад ийм амгалан бус юм надаас гарахгүй л байвал тэгэл би одоо хүнийг аварж байгаагийн шинжил гэж бодох гээд байгаа байхгүй юу? Эдэг нь бэрийн шахаасаа айгаад гүг шахалтай харин би шахаад өгчлгээд гоогаад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бүгд зайлаад байгаа болохоор надаа яадаг хөр би сүйдээ баг ингэж бодож байхгүй. За энэ бол мухарсан юм хинж тайлбарлахгүй юм шиг гэд ингээ тий. Одоо тийч чаш ерөөсөө хинэн ч ингээ тайлбарлчихгүй. Яг багш болол айгу яадаг л да.
Аюул зуулан байх талаас нь л оролдоод байдаг. Тэр чинь нэгэн ажил хийгээд ажил хийж би амьдрах гэдэг байгаа. Нөгөө ажил нь аюул тайван байх яаж дэмэл өөрийгөө за би аюул тайван байна гэж хүчлээ суухаас өөр. Тэгэхээр чи харин хүмүүс аюул дургуйцаад байгаа шүү дээ. Тэгээд яриад өөрчтэй гэд. Бид нар одоо тэр шөмжл бид нар буруутгах чана яаж мааж гэж өөрөөсөө тэгж бодох хүн зөндөө над чиг юм уусаа зөндөө байгаа. Шөмжлөхгүй яг үнэнгээл мэдээд авчмаар шүү дээ. Яа тий. Тэгэхээр яг би миний хувьд энэ дээр юу хэлэх гээд байгаа гэхээр зэрэг арга бэлэг гэж ингээд өнөөдөр хүн бүхэн мэддэг юм шиг яриад байна. Арга нь байгаад бэлэг нь орхигдсон гэдэг байна. Арга бэлэг гэдэг маань өөрөө бэлэг оюун гэдэг маань өөрөө энэ оюун ухаанч нь хөгжөөд ямар зөв төлрөөгөө хөгжүүл хоосон чанарыг л онох. Манай багшийн зааснаар юм бол арга бэлэг гэж юу вэ гэхээр зэрэг жанживжсэн донёд гэдэг байхгүй юу? Бод сэтгэл хоосон чанар. Бэлэг нь юу вэ гэхээр зэрэг хоосон чанар. Арга нь тэгэхээр энэ хоосон чанарыг онох арга нь юу вэ гэхээр зэрэг бод сэтгэл буюу хамгийг би аварна гэсэн сэтгэл. Бод сэтгэл гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр зэрэг би хамгийн амтныг аварна л гэсэн бодол төдийд байж болно. Бүр зориод орох юм бол бүр их буйны хураан хэмжлэнгээр ингээ бодцогт нөөрөө маш их номлол болоод цаашаа явчихна. Энэ маань өөрөө амтныг би аврах юм байна. Амтуу би өөрөө бурхан юм байна. Бурханы зэрэгт орохын тулд би өөрөө ингэж хөгжих юм байна. Би бурхан болж чадах юм байна. Бурхан багш шиг ингэж бинээс алдалмгээр засруулаад ингээд ийм гоё болж чадах юм байна. Ийм гоё том зорилгыг үүсгээд мөрөөдлийг үүсгээд тэр мөрөөдөлтөд хүрнэ гэдэг үүднээс цаашаа тэр ном маань өөрөө энэ мөрөөдөл чамаг ингээл дэш нотлоод явна. Тэгээд өөр юм цатаарахгүйгээр яаж нөмрөөд рүү явах вэ гэдэг тэр юм чинь бодтол гээд ингээд цаашаа энэ зөв арга гэдэг шиг ингээд дэлгэрээ явчихдаг байхгүй юу. Буруу арга нь юу юм бэ гэхээр зэрэг энэ бол энэ дээр бол би ертөнцийн 8 ном гэж бичсэн байна те. Тэр бодтол замаар явж байгаа хүний гол зэрэг баримтлах зарчим юу байдаг вэ гэхээр зэрэг ертөнцийн 8 номыг төвчиж эдэнчийн чойж энийг л нэг төвчих хамаг төвчээр хатуужлаа зориулдаг байхгүй юу. Тэгээд энийг төвчээд юуг дадуулах вэ гэхээр зэрэг цаглашгүй асрах нэг үсгүй буюу нөгөө дөрвөн цаглашгүй буюу нөгөө цаглашгүй асрах үгээ те энийг дадуулах ийм л арга зам байдаг байхгүй юу. Тэгэхээр арга нь гэхэлэр зэрэг тэгэхээр зэрэг одоо өнөөдөр хүн төрлөختөө яасан бэ гэхэлэр зэрэг бид нар 30-аад оны тэр хядлагаас хойш юу руу орцсон бэ гэхэлэр зэрэг энэ ертөнцийн 8 ном гэж манай монголчуудын эртээр цаг үеэсээ төвчсээр ирсэн имийг энийг тухайл зорилгоон болгоо явчихсан гэдэг үүднээс би гаргах гэдэг байгаа байхгүй юу. ертөнцийн 8 ном гэдэг юу байдаг вэ гэхэлэр зэрэг амгалантай амгалангүй олзгүй алдартай алдаргүй магтаал муушаал гэсэн юм 8 ном байдаг. Өөрөөр хэлбэл энд би ая тухай бичсэн юм. Ая тухай ашиг алдар ашиг олзоо алдар магтаал байх юм бол баясаад энэний төлөө бүх юм зориулдаг. Байхгүй бол гуниглаад би над чиг зовлонтой хадгалаад ингээд тэр зовлон арилгахын тулд энэний төлөө явшдаг. Энэ чинь өөрөө хүнийг тэр их өрсөлдөө юмд чинь аваачаад оруулчихж штэ тий. Тэгэхээр зэрэг иймийг буруу ном гэж манайхан үзээд монголчууд үзээд буюу буддийн гүн ухаанд нь өөрөө ингээд байж идэг. Тэгээд цаглашгүй асрах нүгэлсгүй гэдэг маань хамаг амтан амгалангийн шалтгаан руугаа төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаас ахсах болтгоо. Хамаг амтан зовлон өгөө тэгш юу амгалан олох болтгоо гэдэг цаглашгүй байсахгүй. Тэгээ хамаг амтан ойрхол алагчаалгүй хамгийн тэгшид үзэх болтгоо гэдэг энэ зүйлийг дадуулаад явж байдаг ийм эрдэм ухаанд манай монголчууд боловсрч байжээ. Буддийн гүн ухааныг авснараа. Буддийн гүн ухааныг авахын тулд яасан бэ гэхээр зэрэг манай Монголын хаад болохоор зэрэг энэ мэрэгдийг урин залж авчирж байгаад бүх шашныхныг Монголдон хар хором хотод цуглуулж байгаад тэгээ бүх онгоцыг сонсож байгаад тэгээд энэ алдар хүнд ашиг магтаалын төлөө явж байгаа балдардаг энэ номыг буруу гэж үзээд энэ цаглашгүй дөрвийг дадуулаад ингээд хамаг амтныг асраж энэр нэгүсээ сууж идэг энэ ухаанд шандаад монголчууд энэ буянт номыг авжээ. Өөрөөр хэлбэл мөнгөдөнгөртөн монголчууд гэж бидний омогшиж хөөрөмжтгийн гол утга учир нь бид нар ингэж хамаг амтныг асрах нэгүсгдэг шүцхүүгээр дадуулж ирсэн юм агууг ард түмжлэлтэй. Тийм. Ард нийтээр энэ зүйлийг дадуулж ирсэн. Гэтэл энд би яагаад нүгэл туршлан гэсэн бэ гэхээр зэрэг энэ буруу үзэл чинь нүгэл 10 цагаан буян гэдэг шүү дээ, тийм. 10 нүгэл чинь өөрөө буруу үзлээс эхэлдэг. Буруу үзэл гэдэг маань юу гэж тайлдаг вэ гэхээр зэрэг логда гэдэг. Тэр нь намдаггийн даава гэдэг байхгүй юу? Тийм атгах гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл маш их богинохон бодол. За би өнөөдөр энэ баашинтай л уулзчихвал жаргагч нэгэд цааш нь холыг харах тийм
юуг залхуурал оюуны залхууралч гэж хэлж болно. Тийм нэг холыг харах сөхөөгүй энэ байдлыг чинь буруу үзлэх гэдэг шүү дээ. Атгыг үзэл тийм атгыг гэдэг байхгүй. Өөрөлдвөл богино бодол чинь нөгөө 10 аар нүгэлж эндээс эхэлнэ. Тэгэхээр чинь зэрэг өнөөдөр энэ ая тухад шунаад энэ байшинтай л уулчхал, цалинтай л уулчхал энэ ашгаалны мөнгө болно гэдээсэн чинь болохгүй байх гэдэг та түрүүнд ярьлаа шүү дээ. Мөнгөтэй л уулчхал болно гэсэн чинь болсонгүй. Гялцал юмтай ингээд сайхан байна гэсэн чинь цаана амгалаа алгаал гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр чинь амгалангийн чинь эвддэг гол зүйл энэ чоноглохлаар чинь зэрэг энэ буруу арга буюу энүүний чинь 10 аар нүглийн замаар ороо явчихдаг юм аа. Гэт энүүнийг тавьчаад байсан байж та. Хэрэгс чигсэн муу ялгаагүй өнөөдөр хүн төрлөختөн бид нар нүглээр дүрцсэн юм аа. Бид нар нүгэлд автцсан юм аа. Энэ нүглийг арилгах ёстой юм аа л гэж яриад байдаг шүү дээ. Тэр хуулаад айл гэрээ хаалга уудахшаа яваад байгаасаа шин тэгж яриад байдаг байхгүй. Үнэхээр ч тэр юм ингээд үзэхлээр зэрэг энэ цаглашгүй асархныг үүсхийг дадуулсан нь бол Иесус Христ тэдний шавнар байсан юм байна шүү дээ. Гэтэл энэ ашиг алдар магтаалд шунаглаж байсан тэр фарисеучуд гэдэг юм уу те. Номлогчд нь өөрсдөө эднэрийг энэ Христийг цовдлоод тэр шавнарын бас цовдлоод харигслаад ингэсэн юм байлаа шүү дээ. Тэгээд гигантнүүдэд өөрөөр хэлбэл хүн төрөлхтний түүхий асан байхлаар зэрэг ийм эрдэмтэй номтой энэр нэгүсэх гигантнүүдэд ад шоусж ирсэн те. Сократд хорвогч алсан гэх мэтлэнгээр л те. Гэтэл манай Монголын хаад болохоор зэрэг тийм эрдэмтэй ухаантай гигантнүүдийг харин уран залж цуглуулж байгаад аль нь илүү яг жинхэнэ үнэн зөв аврал номлолыг зааж вэ гэдгийг өвжиж сонсож байгаад тэгээд энэ 10 цагаан буянт номыг бид нар авах юм байна гэж Ховлын хааны үед 10 буянт номын цагаан төгөх гэдэг шүү дээ тий. Тийм учраас өнөөдөр бид мөнх тэнгэрт Монгол үнэхээр өндөрлөгтөө өнөөдөр аврал хэрэгтэйгээд аврагчаа хүлээж байгаа бол энэ үднээс үзэхэд мөнх тэнгэрт монголчууд бид юм байна гэдэг үднээс тэр нөгөө нэг юмнуудаа цорлоодоо хийгээд байгаа байхгүй юу. Энд хүн төрлөختөн гэж яагаад бичсэн бэ гэхээр зэрэг энэ хүн төрлөختөн чинь тэр гэгэрл ард түмний энерл нэгүүлсээгаа тэр төвчих төсвөр төвчээр хатуурсаагаад ингээд зөв зам дуурайлах гээд дагуулах гээд байсан хүмүүсийг л хядаж устгаад ирсэн. Тэр утгаараа бол энэ хүн төрлөختөн чинь өөрсдөө тэд нар өөрсдөө нүгэлт хүмүүс гэдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ нүгэл гэдгийг цааш нь тайлбарлах гэдэг байгаа байхгүй юу. Энэ маань өөрөө цаашаа задраад юу болоод явах нүгэ тий. Тэгээд энэ хоёр арга чинь юунд өнөөдөр хөтлөө гэхээр энэ яг ориглон те энэ оюун ухаан чинь хаашаа чиглэх үү те энэ чиглэлийн эндээс авч штэ тэгээ нэг л буруу чиглэсэн бол буруу туйл руугаа л явчих штэ те энэ чинь өөрөө байнга тэмүүлж урагшаар тэмүүлж идэг юм чинь тэр буруу туйлнууд нь юу юм буруу туйл нь одоо тэгэхээр зэрэг энэ мунхагт мухаргүй гэдэг байхгүй юу манай багш тэгтэл өнөөдөр энэ тэнэглэлт мөрөгхүү гэдэг барууных нэг кино хийчихсэн юм байна тэн дээр бол өнөөдөр үнэхээр тэнэглэл бол ямар ч хязгаар хэмжээ алгаа гэдгийг яриад байна. Бүр Эйнштейн ингэж хэлсэн гэж яагаад яриад байгаа байхгүй юу? Эйнштейн бол ертөнц мунхаг хоёрт хязгааргүй юм байна. Гэхдээ ертөнцид хязгааргүй гэхэд би нэргэлзэж юм шиг мунхагт бол хязгаар алгаа гэж хэлсэн гэж ирж байгаад өнөөдрийн тэнэглэл ямар хязгааргүй хэмжээнд хүрч гэдгийг яриад байдаг байхгүй юу? Энэ нэг мунхаггүй чинь яасан бэ гэхээр мөхөл суурилд өнөөдөр хүндрэлтнийг аваад ирсэн. Гэтэл энэ монголчууд энэ зөв замаар буюу цаглашгүй асрахныг үүсгэхийг дадуулж байгаа энэ 10 буянт номын цагаан номоор явж байгаад оройгүй эрдмийн оргил түрээд хоосон чанарыг олсон Монголд тэр ичид ирээ товлгаан бол тийм хүн итгэж ядах зүйл байгаагүй энэ л бол тэр нисэх юу хүн өөрөө нисч болно гэдгийг үгүй энэ байж боломгүй зүйл гээгүй шүү дээ тийм бүгдийг сайн хүлээж авсан түүнээс гадна тэр хамрын эдэд байгаа агуулд л очиход чинь тэндээс бяцлагаас гарсан тэгж дэшээ хөөрөөд шалгалдаг гардаг эднэргээл тэгдэг штэ тий. Тэгэхээр зэрэг энэ монголчууд бол хоосон чанарыг онсон гигантнууд байжээ. Энэ дээрээс Монголд энэ эв хайр ичид амар жаргалын эндээс цэцгэлдэг энэ зөв аргаар явснараа буюу буян гэж юу гэдэг юм бэ? Тэрийг дадуулж явснараа бол энэ нүүдэлчин соёлтол бол энэ бүхэн өнөөдрийн хүндрэлтний хүсэж байгаа бүхэн энд байжээ. Гэтэл өнөөдөр энэ суурин иргэншил яасан бэ гэхээр зэрэг энэ ая тух ашиг алдрын төлөө хөөцөлдөж явсан чинь эвдрэл хагсал гаслан зовлон энэ бүхэн ийм аимшигтай хэмжээнд өнөөдөр хүрчихсэн тийм. Гэтэл нүүдэлчин соёлчил дээр бүх юу вэ гэдэг шүү дээ. Хатуужл байна гэдэг байгаа шүү дээ тийм. Цэрэг татуужл сурна гэж цэрэгтэй болдог бол сая нөгөө нэг малчнаар 2 залуу гарсан. Тэнгис бэлгүү ингээд 2 залуу. Тэндээ саяхан тэр сурвалжлагч очоод асуулт ярилцлага авч байхад энэ нүүдэлч ахууч өөрөө маш их хатуужл байдаг юм байна гэж ярьж байсан. Тэгэхээр зэрэг энэ хатуужл энэ юмнаас чинь тэр эв хайрч гэдэг энэ бүх хүний хүсдэг бүхэн энэ нүүдэлчин соёл байдаг юм байна.
Энд тэгэхээр зэрэг юу хөгжсөн бэ гэхээр зэрэг окторгон технологи гэдэг юм хөгжиж энд аврагчид бэлтгэгдсэн. Энд суур иргэншлэр яаснаар гэхээр материалын технологи хөгжиж нөгөө нэг техникийн боол болсон байгаа тийм. Түүнээс гадна өнөөдөр боолчлолын эргэн үе болчлол гэдэг шүү дээ тийм. Хүн бол энийг бол жинхэнэ ингээд задлаад ярьсан одоо шилбэлэрэн цагийн тоотлогын нэвтрүүлгээ олсод байдаг байхгүй өнөөдөр өндөрлөлт хэдийн үеэс яаж болшлогч одоо ямар болшлол явж байгаа гэх мэт ингээд энэ зүгээс нь миний хувьд бол тэр нөгөө цоврлуудаа өмнөх цоврлуудаа хийсэн. Тэгэхээр одоо энэ окторгон технологи гэдэг юу юм бэ гэдгийг дахиад задлахлаар зэрэг дахиад цааш нь хоосон чанар гэдэг юм задраад ингээд орхолоорсон зэрэг юу болох гэдэг байгаа байхгүй. Нөгөө сэтгэлийн эрчим гэдэг юм чинь ерөөсөө огт талдагдуулчихсан юм байна. Ингээд физикийн шинжилгээ ухаан чинь одоо яг энийг яриад байгаа шүү дээ тийм. Энэ сэтгэлээс өөрөөр хэлбэл нөгөө нэг аура чинь яхааргүй хэмжигдээд өнгө юмараа гараад ирэхлээр чинь зэрэг энэ хаанаас гарсан ямар эрчим хүчгөөд ингээд ороод ирэхлээр чинь тэгтэл чинь энийг бол буддизм үүлийн үрэл гэдэг байхгүй юу. Ламбра гэдэг чинь өөрөө үүлийн үр гэдэг чинь хамгийн гол нь сэтгэл бодлын эрчим хүчил хамгийн бүх юмыг шийддэг гэдэг юм байдаг шүү дээ. Гэтэл одоо тэр нөгөө бодлын эрчим гэдэг энэ нарийн юм орхигдчихлоорсон зэрэг худлаа яаж чулгаа ээж болохгүй л гэдэг нэг хэдхэн үгэнд хашигдчихад ингээд цаад наад нарийн ширээ дээр ухаан нөр орхигдчихлоорсон зэрэг энэ өнөөдрийн буруучаад байгаа шинжлэх ухааныг зөв дэш нэргүүлэх гол эрдэнэ үндсэн юм орхичод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тийм.